амралтынхаа өдрийг ая тухтай сайхан өнгөрүүлж байна уу? Үзэгч таны амралтыг улам хөгжөөхөөр TV2 телевиз гэр бүлийн тулаан шоу нэвтрүүлгээ үзүүлэхэд бэлэн боллоо. Дэлхийн 62 оронд 40 жилийн туршид үзэгчдийг байлдан дагуулж байгаа гэр бүлийн тулаан шоу нэвтрүүлгийг TV2 телевиз Английн Fremantle Media компани аль бие усны эрхтэйгээр үзэгч та бүхэндээ хүргэж байгаа байлээ. Манай нэвтрүүлгийн дөрвөн ёсоор манай нэвтрүүлгийн нэг удаагийн дугаард ялагч болсон баг 1 сая төгрөгийн шагналтай гэртээ буцах юм. Харин 5 удаагийн тоглолтод дараалан ял байгуулсан тохиолдолд 10 сая төгрөгийн эзэн болох юм а. За ингээд манай нэвтрүүлэгт оролцохоор олон үзэгчид саналаа ирүүлсэн байгаа. Энэ дотроос өнөөдөр нэвтрүүлэгт оролцохоор 2 баг маань тулалдахад бэлэн болсон байна. За ингээд багуудаа хүлээн авцгаая. Яа, сайн байцгаана уу? Нэг баг өрий. За, жаргалмаа ахлагчтай баг баяр хүргэе. За ингээд багийн гишүүдтэй танилцъя. Ориглоос эхлэе. За би бол тань үзэгчдэд өөрийгөө танилцуулахгүй юу? Сайн байна. Намайг ориг гэдэг. Одоо ажиллаа бас. Мэдээ. Ажил гэр бүл. Одоо бид нар игэл телевизтэй одоо нэг үед ажиллаж ирсэн юм. Найз нөхөд хаалт оролцож байгаа тийм. За. За, үзэгчтэй өрөөнд төргий. Баасан дам байна. Игэл телевиз хөтлөгч. За. Утган туул игэл телевизийн сэтгүүлч, хөтлөгч. Баасан дамбан биш, баасан бямбан байна. Сэтгүүлч. Иглийн залуучуудтай энэ нэвтрүүлэгт оролцож байгаадаа баяртай. Би жаргалмаа байна. Игэл телевиз бас нэвтрүүлэгч. Тэгэхээр манай нэвтрүүлэгт оролцож байгаа багууд багийн ахлагчаа одоо томилхтаа нэлээд ярилцаж за дундаасаа бас санал хураалт явуулж иж багийн ахлагчаа одоо сонгож оруулж ирсэн байлээ. Тэгэхээр шууд жаргалмаад багийн ахлагчаар томилчгүй ямар нэгэн ёндоотой сонгов уу? Метрийн хэмжээ. Арамараач. Шууд арамаараа. Рейтингээр за баяр хүргэе. Нэг битсэн чи дараа болчихсон. За ингээд танаа багийн урыг сонсъё. Миний царайны бид арай жоохон дутцсан. Уунд өгчээсэн чи. Гэхдээ багийн хоёр дахь гишүүн болоо зогссон л байна да тий. манай дараа Өндөр жоохон дутаад байна. За, манай багийн өрөө бол шуурхаа үзээд шудраг яадаг. За дахиад нэг бөөнөр хэлчихье. Шуурхаа үзээд шудраг яадаг. За баяр хүргэе. Үнэхээр гоё өрөөтэй баг байна. За шуурхаа үзээд шудраг яадаг багийн эсрэг бидний хоёр ахлагчтай баг ирсэн байна. Та бүхнийг тулаанд өрөө. За багийн ахлагчтай танилцъя. Багийн ахлагч Эрдэнэ TM телевизийн ерөнхий редактор. Манай багийн нэр Андууд. Андууд. За яа харахгүй бас Андууд баг байна. За хоёр дахь тоглогч. За багийн хоёр дахь тоглогч Батсар сэтгүүлч. Могон баяр сэтгүүлч үзэгчдийн өдрийн мэндийг. За үзэгчдийн өдрийн мэндийг хүргэе. Сэтгүүлч Баянбат. Эрдэнэ уулган сэтгүүлч. За баярлалаа. Тэгэхээр Монголын сэтгүүл зүйд бас нэгэн үед тод гэрэл болж байгаа манай сэтгүүлчдийн багийнхан хүрэлцэн ирж өнөөдрийн тоглолтод тоглоход бэлэн боллоо. Ингээ багуудаа дахин баяр хүргэе. За ингээд гэр бүлийн тулаан 1-р үе эхэлж байна. 1-р үед багийн ахлагч нар тулдах хэвээр ингээ хоёр багийн ахлагчийг тулааны голд өрж байна. За үзүүлээд өгнө да тий. За Хөтлөгч 1-р үеийн асуулт асууж дуусмагц авхаал самбаатай аль нэг оролцогч ширээн дээр байрлах товчлуурыг төрүүлж дарна. Асуултад хамгийн өндөр оноотой хариултыг өгсөн тоглогч багтаа үргэлжлүүлэн тоглох эрхийг авчирна. Хэрвээ оролцогч хамгийн өндөр оноотой хариултыг өгч чадаагүй, буруу хариулсан, ямар ч хариулт өгөөгүй тохиолдолд X авах болно. Харин эсрэг тоглогч өөрийн хариултыг өгөх боломжтой болох юм. Энэ үед авсан X багийн хариултанд нөлөөлөхгүй. Ингэсний дараа аль өндөр оноотой хариулт өгсөн оролцогч тоглоомыг өөрийн багтаа авчирна. Хэрвээ тус баг нь авах ёстой зөв хариултуудыг бүгдийг нь авч чадалгүй 3x авсан тохиолдолд эсрэг багийнхан оноо булаах тоглолтод орж 5 дугаартай оролцогчоос эхлэн тус бүр 1 хариултыг өгнө. Эдгээр хариултаас багийн ахлагч хамгийн шилдэг гэсэн хариултаа өгч зөв хариулсан тохиолдолд 1-р үеийн ялагч болох юм. Харин буруу хариулт өгсөн болон хугацаанд хариулж чадаагүй тохиолдолд ялалт эхний баг руу шилжнэ. 5 дугаар үе хүртэл яг ийм дүрмээр тоглолт үргэлжлэнэ. Харин онооны хувьд 3-4 дугаар үеийн оноо 2-оор үржигдэх бол 5 дугаар үеийн оноо 3-аар үржигдэнэ. Хоёр баг нийтдээ 5 үе тоглосны дараа хамгийн их оноотой баг шударгын тоглолтод орох эрхээ авах юм. Ялагч баг нь Big Money Round буюу мөнгөний төлөөх тоглолтод оролцох боломжтой болно. За ингээд нэг асуулт асуунд хамгийн олон үзэгч хариулсан 6 хариултыг би авнаа. 100 үзэгчээс энэ асуултыг хариултыг багтсан байгаа. Бэлнэ үү? Билээ. Тултад бэлнэ үү? Ядаж Та билнэ үү? сонин нэртэй хүн зогсож байгаа болохоор цахам гэхээр жоохон би хоцорч байгаа гэж бодоод зүрх хүчтэй байна. За манай багийн нэр 5 бүргэд шүү. 5 бүргэд. За 5 бүргэд андуудын эсрэг
Тоглоход бэлэн боллоо. За ингээд асуултаа анхааралтай сонсороо би асуултаа тавилаа. Нэгдүгээр үе. Хүнд ганцхан байдаг зүйлийг нэрлэнэ үү? Жаргалмаа. Зүрх. Зүрх хүнд ганцхан байдаг. Гэхдээ бидний урьдчилан асуусан 100 үзэгчээс хэдэн зүрх гэж хариулсан болоо. Найруулагч дэлгэцэнд хариултыг өгнө. Харцгаая. Баяр хүргэе. Хамгийн мундаг хариултыг өглөө. За ингээд тоглолт Жаргалмаагийн баг руу очиж байна. Таныг байрандаа очихсан. Яа. За үнэхээр баг нь олбор төвчлээ. Тэгээ энэ дэр бас нэг тайлбар хэлье. Эрдэнэ хоёрыг яагаад цагтхан гэдэг хаа их хурдтай ажилдаг эргэлтэлцийнхэн бол маш шудраг шуурхай урайтай ажилдаг байсан. За манай Эрдэнэ хоёр бол маш шуурхай ажилдаг учраас цахилгаан гэдэг хочтой. Тэгэхээр цахилгааны эсрэг одоо бас л өөрөө бол байна тий. Ер нь сүүлийн үед явуулах юм бол ойлгогдно. Санам мөнгө шиг тий. Үнэхээр хурдтай ажилдаг учраас цахилгаан мөнгө. Сүүлийн үед энэ Улаанбаатар цахилгаан төгсүүлж ажилд авах гэж санал тавиад байгаа юм. За ийм үний эсрэг тоглоод танаа баг тоглолтыг өөртөө авчирсан байж таа. Дахиад багийн ахлагч баяр хүргэе. Яа, хоёр дахь ханаас асууна. Бид 100 үзэгчээс асууж хариултыг багцлсан байгаа. 100 үзэгчийн хамгийн их хариулт өгсөн хариултыг хэлсэн тохиолдолд багтаа оноог цааш нь үргэлжлүүлж авчрах болно. Асуултаа анхааралтай сонсоорой. Хүнд ганцхан байдаг ямар зүйл байдаг вэ? Зүйлээ. Хүнд ганцхан байдаг. Бодохгүй шууд хэлнэ. Бодохгүй. Зүйлээ. Хүнд ганцхан байдаг юм. Ууштаа. За, ууштаа. Хилээч. Зүйлээ шүү дээ. Бодож идэл асуулт байна. Асуулт хариулт хугацаа. За одоо өнгөрсөн. За 3 дахь тоглогч одоо өнгөрсөн. 3x авсан тохиолдолд тоглоом нөгөө багт шилжих учраас маш хариуцлагатай тоглоорой. Хүнд ганцхан байдаг ямар зүйл байдаг вэ? Зүйл хэрэгсэн юм шүү дээ. Эргэтэн гэж үзэх юм уу? Эсвэл Одоо танаа багийн ахлагч хэлээ. Хамар. Хамар. Зөв. Хүнээр давуу талууд ашиглаж шүү дээ өөр яа. За хүнд ганцхан ярил хүнд ганцхан л хамар байдаг те. Надад байхгүй би хэлэхгүйсэн зүг байсан. Өөрөөс хамар байдаг. За гэхдээ бидний өөрсдөө асуусан 100 үзэгчээс хэдэн хамар гэж хариулсан бол дэлгэцэн тарыг. Баяр. За гурав тоглогч хүнд ганцхан байдаг ямар зүйл байдаг вэ? Хэл. Ерөнхийдөө эргэтнээр дагнчлаа зүрх гэж хэлсэн хамар байна. За хүнд ганцхан хэл байдаг. Найруулагчаа бидний асуусан 100 үзэгчээс хэдэн хэл гэж хариулсан бол 8 шин байгуул. Багс тий. За оргил харилнаа. Хүнд ганцхан байдаг юу байдаг юм бэ? Би өстө буруу барьдаг зогссон тий. Хамгийн сүүлд нь ямар сонголтгүй үлдчих юм шүү дээ. За ер нь бол дэд эрхтнэр ингэж явсан. Гэхдээ ер нь бол хүнд чинь ганц байх эрхтнүүдээр манайх хэлчих шиг байна. Байна. Хоорондоо ярилцахгүй хариулт бол. За зүгээр. Зүгээрээ. Шууд хариулгаас та. Цаг байна. Тоглоомын дөрөв байна. Цаг хэлэхгүй танаа багт боломж явах боломжтой байна. Эдгээр арцгаслаад хоорондоо ярилцж тийм байгаараа. байна. За ингээд багийн ахлагч хариулнаа. Хүнд ганцхан байдаг юу вэ? Хань. За хүнд ганцхан хань тохионоо. Гэхдээ 100 үзэгч маань хэдэн хань гэж хариулсан бол дэлгэцэн харъя. Чи эргэтэй явах юм шиг. Болдно. За харамсалтай байна. Тоглоом Эрдэнэ хоёрын баг руу шилжиж байна. Та нарт бас боломж байсан. Хоорондоо харилцсан байх, ярилцсан байх гэж бодож байна. За ингээд Эрдэнэ болгоноос хэлсээр хагаад хамгийн сүүлийн оновчтой хариултыг багийн ахлагч Эрдэнэ хоёр хэлнэ. За Эрдэнэ болгон хүнд ганцхан байдаг ямар зүйл байдаг вэ? За энэ бол мэдээж толгой юм аа. Толгой. Баянбат. Уушиг. Ам. За Эрдэнэ хоёр ам гэдэг юу одоо авчин те. За багийн ахлагч 5 хариултаас 4 хариултаас ам гэдэг хариултыг авлаа. Гэхдээ бидний урьдчилан асуусан 100 үзэгчээс хэдэн хүнд ганцхан байдаг зүйл нь ам гэж хариулсан бол харцгаая.
Танаа багт Ам гэсэн ганц ам биш тий ам. Танаа багт ялах нэгдүгээр үед ялах боломж байлаа. Гэхдээ боломжийг авлаа. Хоёрдугаар үед бас ялах байгуулах боломж байгаа. За ингээд Жаргалмаагийн багт баяр хүргэе. Нэгдүгээр үеийн ялагч боллоо. Одоогоор 3 хариулт хэлж Жаргалмаагийн баг ялагч болсон. Гэхдээ ямар хариулт байсныг дэлгэцэн харцгаая. Хүнд ганцхан байдаг ямар зүйл байдаг вэ? Толгой. Толгой. За. Нэр. За. Ээж. За ийм хариултуудыг бидний урьдчилан асуусан үзэгч хариулсан байна. За ингээд ялагч болсон Жаргалмаагийн багт баяр хүргэе. Үзэгч та бүхний амралтын өдрийг улам хөгжөөнтэй болгодог TV2 телевиз гэр бүлийн тулаан шоу нэвтрүүлэг үргэлжилж байна. Манай 2 дугаар үе эхэлж байна. Энэ шоу нэвтрүүлэг маань Англи Fremantle Media компани албан ёсны эрхтэйгээр TV2 телевиз үзэгч та бүхэндээ үзүүлж байгаа байлээ. За ингээд 2 дугаар үедээ тавтай морилцгаано. Авхаал самбаатай аль нэг оролцогч ширээн дээр байрлах товчлуурыг төрүүлж дарна. Асуултад хамгийн өндөр оноотой хариултыг өгсөн тоглогч багтаа үргэлжлүүлэн тоглох эрхийг авчирна. Хэрвээ оролцогч хамгийн өндөр оноотой хариултыг өгч чадаагүй, буруу хариулсан, ямар ч хариулт өгөөгүй тохиолдолд X авах болно. Харин эсрэг тоглогч өөрийн хариултыг өгөх боломжтой болох юм. Энэ үед авсан X багийн хариултанд нөлөөлөхгүй. Ингэсний дараа аль өндөр оноотой хариулт өгсөн оролцогч тоглоомыг өөрийн багтаа авчирна. Хэрвээ тус баг нь авах ёстой зөв хариултуудыг бүгдийг нь авч чадалгүй 3x авсан тохиолдолд эсрэг багийнхан оноо булаах тоглолтод орж 5 дугаартай оролцогчоос эхлэн тус бүр 1 хариултыг өгнө. Эдгээр хариултаас багийн ахлагч хамгийн шилдэг гэсэн хариултаа өгч зөв хариулсан тохиолдолд 1-р үеийн ялагч болох юм. Харин буруу хариулт өгсөн болон хугацаанд хариулж чадаагүй тохиолдолд ялалт эхний баг руу шилжнэ. 5 дугаар үе хүртэл яг ийм дүрмээр тоглолт үргэлжилнэ. Харин онооны хувьд 3-4 дугаар үеийн оноо 2-оор үржигдэх бол 5 дугаар үеийн оноо 3-аар үржигдэнэ. 2 баг нийтдээ 5 үе тоглосны дараа хамгийн их оноотой баг шударгын тоглолтод орох эрхээ авах юм. Ялагч баг нь Big Money Round буюу мөнгөний төлөөх тоглолтод оролцох боломжтой болно. За 2 дугаар үед тулааны голд багийн 2 дахь тоглогчийг урьж байна. За Баасан Бямб Батасрын эсрэг тулахд бэлнэ үү? Билээ. За би та яраас нэг асуулт асуунд, нэг асуултанд би 5 хариултыг авна. Гэхдээ энэ асуултыг би урьдчилан 100 үзэгчээс асууж хариултыг багцлсан байгаа. 5 шилдэг хариулт. Шилдэг гэж хэлж болно. Гэхдээ хамгийн олон үзэгч хариулсан хариулт байх ёстой. За ингээд асуултаа анхааралтай сонсоорой. Төрөөж товчлуур гарган хариулах хэрэгтэй болох юм аа. За. Монголын домогт хаттаас нэрлэнэ үү? Ануутан. Батасар Ануу хатан гэсэн хариултыг өглөө. Маш хурдтай ажиллалаа. Гэхдээ бидний асуусан 100 үзэгчээс хэдэн Ануу хатуу гэж хариулсныг дэлгэцэн тарцгаая. Байна. Болоогүй. Хамгийн шилдэг хариултыг өгсөн тохиолдолд цааш тоглоомыг өргөжлүүлнэ. Тийм учраас Баасан Бямбад хариулах боломж олдлоо. Мандахай цэцэн хатан. Мандухай цэцэн хатан. За харъя. Байна. За тоглоом эдийн баг руу очлоо, байранда оцсгоно. За тоглоом Жаргалмаагийн багт очиж байна. За 3 дахь тоглогч хариулнаа. Монголын домогт хаттаас нэрлэнэ үү? Сорхогтон. Сорхогтой хатан. Монголын домогт хатан. Гэхдээ бидний өөрчлөн асуусан 100 үзэгчээс хэдэн сорхогтой хатныг нэрлсэнийг харъя. Байна. Баяр хүргэе. Байна. Монголын домогт хаттаас нэрлэнэ үү? Баасан дам. Дөргөн хат. Дөргөн хатан. За, дөргөн хатан бол Монголын домогт хатан мөн гэж Баасан дам хариуллаа. Гэхдээ бидний өөрчлөн асуусан 100 үзэгчээс хэдэн гэж хариулсан бол? Гэж хариулаагүй байна. За, гэхдээ тоглоомыг үргэлжлүүлэх боломж Жаргалмаагийн багт байна. Ориглын хариултыг сонсъё. Бүр татан. Монголын домогт хатан мөнөөс мөн гэж оргил хариуллаа. Гэхдээ 100 үзэгчээс хэдэн үзэгч ингэж хариулсныг дэлгэцэн таръя. Бүрдүүжин байна. За.
Ер нь бол нэлээд ирчвчтэй явж байна. Одоо Нэг нэг асуултаа эдэд үлдээх юм уу? үгүй ээ. Өрөвдөд. Тоглоомын дүрм гэж байгаа. Найс нөхөд ч гэсэн тоглоомын дүрм байгаа. Манай тоглоомын дүрмээр энэ бол боломжгүй зүйл. За одоо ингээд жаргалмаагийн хариулт ирж байна. Монголын домогт хатныг сүүлийн одоо 100 үзэгчийн хамгийн олон хариулсан хариултыг хэлэх юм бол танаа бог 2 дугаар үед ялалт байгуулах боломжтой байна. Таны хариултыг сонсъё. Өөлөн. Өөлөн их. За. Гэхдээ 100 үзэгчээс хэдэн ингэж хариулсан юм бол харъя. Ялах боломж байна уу эдний багт? Гэж хариулаагүй байна. За гэхдээ тоглоом болвол эдний багт байна. Танаа баг хоорондоо ярилцчаа хамгийн сүүлийн хариултыг хэлэх юм бол 2 дугаар үед ялах боломж байгаа. За ингээд Бямбас хариултыг авъя. Монголын домогт хаттаас Алунгоо. За Алунгоо хотон бол Монголын домогт хатан мөн. Гэхдээ бидний урьдчилан асуусан 100 үзэгчээс хэдэн үзэгч ингэж хариулсан бол ганцхан хариулт үлдсэн байгаа. Энэ хариултыг оновчтой хэлсэн тохиолдолд 2 дугаар үед ялагч болно. За харъя. TV2 телевизийн гэр бүлийн тулаан шоу нэвтрүүлэг үргэлжилж байна. Энэ удаагийн манай дугаарт Монголын сэтгүүл зүйд тод өнгө болж байгаа сэтгүүл зүүн төлөөлөгчд маань, найзууд маань хүрэлцэн ирсэн байгаа. За ингээд тоглоом маань маш их хүчтэй, сонирхолтой явагдаж байна. 3 дугаар үе эхэлж байна. Авхаал самбаатай аль нэг оролцогч ширээн дээр байрлах товчлуурыг төрүүлж дарна. Асуултад хамгийн өндөр оноотой хариултыг өгсөн тоглогч багтаа үргэлжлүүлэн тоглох эрхийг авчирна. Хэрвээ оролцогч хамгийн өндөр оноотой хариултыг өгч чадаагүй, буруу хариулсан, ямар ч хариулт өгөөгүй тохиолдолд X авах болно. Харин эсрэг тоглогч өөрийн хариултыг өгөх боломжтой болох юм. Энэ үед авсан X багийн хариултанд нөлөөлөхгүй. Ингэсний дараа аль өндөр оноотой хариулт өгсөн оролцогч тоглоомыг өөрийн багтаа авчирна. Хэрвээ тус баг нь авах ёстой зөв хариултуудыг бүгдийг нь авч чадалгүй 3X авсан тохиолдолд эсрэг багийнхан оноо булаах тоглолтод орж 5 дугаартай оролцогчоос эхлэн тус бүр нэг хариултыг өгнө. Эдгээр хариултаас багийн ахлагч хамгийн шилдэг гэсэн хариултаа өгч зөв хариулсан тохиолдолд 1-р үеийн ялагч болох юм. Харин буруу хариулт өгсөн болон хугацаанд хариулж чадаагүй тохиолдолд ялалт эхний баг руу шилжинэ. 5 дугаар үе хүртэл яг ийм дүрмээр тоглолт үргэлжилнэ. Харин онооны хувьд 3-4 дугаар үеийн оноо 2-оор үржигдэх бол 5 дугаар үеийн оноо 3-аар үржигдэнэ. 2 баг нийтдээ 5 үе тоглосны дараа хамгийн их оноотой баг шувтаргын тоглолтод орох эрхээ авах юм. Ялагч баг нь Big Money Round буюу мөнгөний төлөөх тоглолтод оролцох боломжтой болно. Багийн 3 дахь тоглогчийг бий урьж байна. Яа, толтол билнэ үү? Билээ. Яа. Энэ үед хамгийн гол нь ялсан багийн авсан оноо 2-оор үржигдэнэ. Тийм учраас хариуцлагатай үе эхэлж байгаа гэсэн үг. Хариуцлагатай үе эхэлж байгаа тийм. Магадгүй энэ үеэс одоо андууд баг маань ядаад эхлэх юм бол урд нь авсан оноонуудыг бүгдийг 2-оор үржээд явчих шүү дээ. За ингээд энэ удаад би асуулт асууна. Энэ асуултандаа би 5 шилдэг хариултыг авах болно. Мөн энэ асуултыг урьдчилан 100 үзэгчээс асууж хариултыг багтцсан байгаа. Билнэ үү? Билээ. Хамгийн түрүүнд тогтворд гар хүрсэн тоглогч асуултанд хариулах эрхээ авах юм аа. За, асуултаа анхааралтай сонсоорой. Биеийн хэмжээ хамаардаггүй спортын төрлийг нэрлэнэ үү? Отока. Яс урд юм бэ? Ямар шуурхай юм бэ? Хариулж бодоагүйгээр энийгээ дараад байгаа байхгүй. За хэлээ. Хэлээ. Би хэмжээ хамаардаггүй спортын төрөл. Биеийн хэмжээ хамаардаггүй спортын төрөл. Шатар. За. Отхон туул маань биеийн хэмжээ хамаардаггүй спортын төрлийг шатар гэж үзлээ. Гэхдээ 100 үзэгчээс хэдэн тэгж хариулсныг харъя. За. Тоглоом цаашаа дандаа багт үргэлжилж байна. За. За, биеийн хэмжээ хамаардаггүй спортын төрөл хэлнэ гэж би 100 үзэгчээс асууж хариултыг багтцсан байгаа. Гэхдээ баасан данд юу гэж үзэж байгааг сонирхолтой. Байт харва. За, бие хэмжээ болоод байт харванд хамаардаггүй гэж үзэж байна. Гэхдээ бидний өөрсдөө асуусан 100 үзэгчээс хэдэн ингэж хариулсан бол дэлгэсэн тарья. Яа, ингэж хариулаагүй байна. Их зүгээрээ. Зүгээрээ цаашаа явдсан байдаг те. Ямар ч байсан 3
амжилтгүй хариулт авсан тохиолдолд оноо хариулт ийшээ явна. За ингээд оргил бие хэмжээ хамаардаггүй спортын төрөл. Шагаан арва. За шагаан арва бие хэмжээ хамаардаггүй. Харъя. Шагаан арва. Яахгүй наа. За ингээд Эрдэнэ 2-ын баг Юу яах вэ? ярилцж болно. Шилдэг хариултыг өгсөн тохиолдолд 3 дугаар үед яална. За ингээд жаргалмаагаас асуу. Бие хэмжээ хамаардаггүй спортын төрөл дам. Дам гарыг. За дам гарыг гэж байна. За ингээд ингэж хариулсан эсхийг дэлгэцэн таар бид 100 үзэгчээс асуултаа асуугаад хариултыг авсан байгаа. За. Дам. Уучлаарай. Байдгаа. За харамсалтай байна. За одоо танай багаас нэг хариултыг авна. Нэг хариултыг оновчтой хариулсан тохиолдолд 3 дугаар үед ялагч болно. Түрүүн та нар хэлсэн бид нар сэтгэл санаагаар унаагүй байна. Хоёроор үлжихтэй. Бид нар сэтгэл санаагаар унаагүй байна. Баярлах холоогүй гэж нөгөө багтаа хэлсэн байгаа шүү дээ. Тэгэхээр одоо энэ бол маш шийдвэрлэх тоглолт болж байна. За, Эрдэнэ болгоноос асууя. Бие хэмжээ хамаардаггүй спортын төрөл. Боулинг. За, Баянбат. Теннис. Боулинг. Бильярд. За багийн ахлагч бол яагаад багийн ахлагчаар томилдог вэ гэвэл маш их одоо хариуцлагатай байдаг. Ийм хариуцлагатай тоглолтын үед бол багийн ахлагч самбаачлан зөв хариултыг хэлснээр багтаа яралт авчирдаг. Тийм учраас маш хариуцлагатай хүнээ багийн ахлагчаар томилсон байх гэж би бодож байна. Тийм учраас одоо таны хариултыг сонсъё. Бие хэмжээ хамаардаггүй спортын төрөл. Теннис. За теннис гэсэн хариултыг авлаа. Олон хөлбөр байсан багийн ахлагчийн сонголтыг харцгаая. Байна. За баяр үргээ ядчлаа шүү. За окей. Дэмжээд За ингээд 3 дугаар үед ялагч болсон Эрдэнэ 2-ын багт баяр хүргэе. Гэхдээ бидэнд бас онгорхоо хідэн хариултууд байгаа. Энэ хариултыг харцгаая. Бие хэмжээ хамаардаггүй спортын төрөл. Боулинг байгаа хаа. Бильярд байгаа. Бүх. За үндэсний бүх байна. За. Гүйл. Бие хэмжээ хамаардаггүй байна. Гар бөмбөг гэсэн хариултуудыг бидний урьдчилан асуусан 100 үзэгч ингэж хариулсан байна. За ингээд 3 дугаар үед ялагч болсон танай багт баяр хүргэе дахин баярлалаа. Эрхэмжлэгчтэй өнөөдөр нэм гарагийн амралтыг аятгахтаа сайхан өнгөрүүлж байгаа гэдэгт бид итгэж байна. За ингээд таны амралтыг улам хөгжөөхөөр TV2 телевиз гэр бүлийн тулаан шоу нэвтрүүлгээ үзүүлж байгаа байлаа. За ингээд манай нэвтрүүлгийн 4-р үе эхэлж байна. Өнөөдөр оролцож байгаа 2 баг маань сэтгүүлчдийн баг байгаа. Сэтгүүлчдийн баг маш хөгжөөнтэй, маш өрсөлдөөнтэй тоглож байна. За ингээд 4-р үе эхэлж байна. 4 дахь тоглогчийг тулааны гол дүрээ. Авхаал самбаатай аль нэг оролцогч ширээн дээр байрлах товчлуурыг төрүүлж дарна. Асуултад хамгийн өндөр оноотой хариултыг өгсөн тоглогч багтаа үргэлжлүүлэн тоглох эрхийг авчирна. Хэрвээ оролцогч хамгийн өндөр оноотой хариултыг өгч чадаагүй, буруу хариулсан, ямар ч хариулт өгөөгүй тохиолдолд X авах болно. Харин эсрэг тоглогч өөрийн хариултыг өгөх боломжтой болох юм. Энэ үед авсан X багийн хариултанд нөлөөлөхгүй. Ингэсний дараа аль өндөр оноотой хариулт өгсөн оролцогч тоглоомыг өөрийн багтаа авчирна. Хэрвээ тус баг нь авах ёстой зөв хариултуудыг бүгдийг нь авч чадалгүй 3X авсан тохиолдолд эсрэг багийнхан оноо булаах тоглолтод орж 5 дугаартай оролцогчоос эхлэн тус бүр нэг хариултыг өгнө. Эдгээр хариултаас багийн ахлагч хамгийн шилдэг гэсэн хариултаа өгч зөв хариулсан тохиолдолд 1-р үеийн ялагч болох юм. Харин буруу хариулт өгсөн болон хугацаанд хариулж чадаагүй тохиолдолд ялалт эхний баг руу шилжинэ. 5 дугаар үе хүртэл яг ийм дүрмээр тоглолт үргэлжлэнэ. Харин онооны хувьд 3-4 үеийн оноо 2-оор үржигдэх бол 5 дугаар үеийн оноо 3-аар үржигдэнэ. 2 баг нийтдээ 5 үе тоглосны дараа хамгийн их оноотой баг шувтаргын тоглолтод орох эрхээ авах юм. Ялагч баг нь Big Money Round буюу мөнгөний төлөөх тоглолтод оролцох боломжтой болно. За. Улаан бодод нэлээд хүчтэй өрсөлдөж байна. Тулдах бэлнэ үү? Билээ. За, Баянбат Баасан Дамбын эсрэг Дуудаа тэнгэр хург. Бэлэн басан байна. Дуудаа тэнгэр юу нэ? Хурггүй гэж. Хоргүй гэж хэлсэн. Яа, тийм өрсөлдөөн бол ийм л учраас ингээд маш өрсөлдөөтэй яваад шүү дээ. За ингээд 4-р үед нэг асуулт асууна. Энэ асуултыг би мөн урьдчилан 100 өгчөөс асууж хариултыг багцсан байгаа. Манай нэвтрүүлэг өгөр онцлогтой. Түүнээс асуулт бол
их тийм хэцүү биш байгаа юм зү тий. Ерөнхийдөө дандаа амьдрал тохиолддог энгийн жирийн зүйлээс үүдсэн ийм асуултууд байгаа. Хамгийн гол нь 100 үзэгч маань эхлээд энэ асуултанд хариулсан байдаг. За ингээд энэ удаад мөн авсан оноо маань 2-оор үржигдэж тоглогдно. Ингээд 4 шилдэг хариултыг авнаа. За ингээ асуултаа асуулаа. Зүүдээ ярихын тулд эхлээд яах ёстой вэ? За дам. За Сэрх ёстой. зүүдээ ярихын тулд эхлээд сэрх ёстой гэж баасан дам хариуллаа. За гэхдээ бидний урьдчилан асуусан 100 үзэгчээс хэдэн ингэж хариулсан бол дэлгэцэнд харъя. Манай сэрх ёстой байна. Ийм хариулт байна. За гэхдээ нөгөө багт боломж байна. Хамгийн олон үзэгч хариулсан хариултыг хэлэх ёстой. Зүүдээ ярихын тулд эхлээд яах ёстой вэ? Босох ёстой. Босох ёстой. Гой. За. Багийг ярихгүй шүү. За энэ бол яхахгүй тулааны голд орж ирсэн тоглогчийн өөрийнх нь тулааны голд орсон тоглогчийн өөрийнх нь шийдвэр байх ёстой. Харъя. За ийм хариулт байгаа эсхийг харъя. Найрагчаа. Яа дайрах уу? За Би хариулах уу? За ингэ танаа багт очижээ. Тустай шүү. За. Манай зүүдээ ярихын тулд эхлээд яах ёстой вэ? Ориглоо. Чи яадаг вэ? Зүүдээ Санах ёстой. санах ёстой. Ер нь зүүдэлдэгөө. Зүүдлэнэ. Хэрэг давтамжтай. Гайгүй ер нь бол нэг зүйдээд тах. Урчин Ер нь бол зүйдлээ. гоо зүйдэг. Тэгээ зүүдээ ер нь ярьдгөө. За ер нь заримдаа ярьдаг. Сандгөө. Сандаг. Сандаг тий. За зүүдээ ярихын тулд эхлээд Сэрцэмч одоо санах ёстой. санах ёстой гэж байна. За оргил зүүдээ санаж иж ярьдаг. Гурав дээр байгаа. Гэхдээ бидний урьдчилан асуусан 100 үзэгчээс хэдэн ингэж хариулсан юм бол харъя. За жаргалмаа зүүдээ ярихын тулд эхлээд яах ёстой вэ? Унтах ёстой. Зүүдээ ярихын тулд эхлээд унтах ёстой гэж жаргалмаа хариуллаа. Харъя. Ахвана. За танаа баг эднийх нэг крэцтэй юм ба нэг аюул байна шүү дээ. Оновч хариултаа авсан байна. За ингээд зүүдээ ярихын тулд эхлээд яах ёстой вэ? Зүүдлэх ёстой. Зүүдлэх. За баасан дэм маань зүүдээ ярихын тулд зүүдлэх ёстой гэж хариуллаа. Бидний урьдчилан асуусан 100 үзэгчээс хэдэн ингэж хариулсан юм бэ? Байна штэ. Үнэхээр ухаантай маа тий. Зүүдээ ярихын тулд эхлээд яах ёстой батга? Яг хүнээ олох ёстой. Аха. За ярих хүнээ олох ёстой. Хүнд ярих ёстой тий. За хүнээ олох ёстой гэж хариуллаа. Хоёр хариултыг харъя. дааж болохгүй шүү. За харъя. Эрхэм үзэгчдээ TV2 телевизийн гэр бүлийн тулаан хөгжин цэнгэнд нэвтрүүлгийн 5 дугаар үеийг эхлэх бэлэн боллоо. За ингээд 5 дугаар үед Авхаал самбаатай аль нэг оролцогч ширээн дээр байрлах товчлуурыг төрүүлж дарна. Асуултад хамгийн өндөр оноотой хариултыг өгсөн тоглогч багтаа үргэлжлүүлэн тоглох эрхийг авчирна. Хэрвээ оролцогч хамгийн өндөр оноотой хариултыг өгч чадаагүй, буруу хариулсан, ямар ч хариулт өгөөгүй тохиолдолд X авах болно. Харин эсрэг тоглогч өөрийн хариултыг өгөх боломжтой болох юм. Энэ үед авсан X багийн хариултанд нөлөөлөхгүй. Ингэсний дараа аль өндөр оноотой хариулт өгсөн оролцогч тоглоомыг өөрийн багтаа авчирна. Хэрвээ тус баг нь авах ёстой зөв хариултуудыг бүгдийг нь авч чадалгүй 3x авсан тохиолдолд эсрэг багийнхан оноо булаах тоглолтод орж 5 дугаартай оролцогчоос эхлэн тус бүр 1 хариултыг өгнө. Эдгээр хариултаас багийн ахлагч хамгийн шилдэг гэсэн хариултаа өгч зөв хариулсан тохиолдолд 1-р үеийн ялагч болох юм. Харин буруу хариулт өгсөн болон хугацаанд хариулж чадаагүй тохиолдолд ялалт эхний баг руу шилжнэ. 5 дугаар үе хүртэл яг ийм дүрмээр тоглолт үргэлжлэнэ. Харин онооны хувьд 3-4 дугаар үеийн оноо 2-оор үржигдэх бол 5 дугаар үеийн оноо 3-аар үржигдэнэ. Хоёр баг нийтдээ 5 үе тоглосны дараа хамгийн их оноотой баг шударгын тоглолтод орох эрхээ авах юм. Ялагч баг нь Big Money Round буюу мөнгөний төлөөх тоглолтод оролцох боломжтой болно. за ингээд толооны гол 5 дахь тоглогчийг би урьж байна. За Стресс. Драстрис Зүгэл явна уу гэж. Ямар таахал явна. 100 үзэгчээс асуусан хариултыг авах болно.
За ингээд асуултаа анхааралтай сонсоорой. Шилдэг 4 хариултыг авах болно. Туранхай байх ёстой ажил мэргэжлийг нэрлэнэ. Дуусах байх таарсан шүү дээ. Туранхай байх ажил мэргэжлийг туранхай байх ёстой зогсчээ. Туранхай байх ёстой ажил мэргэжлийг нэрлэнэ. Бүжигчин. Бүжигчин. За. Бүжигчин гэсэн хариултыг өгж байна. Харъя. Балетын бүжигчин. За ийм хариулт алгаана. За ингээд Сая юу гэсэн бэлээ? би энэ асуултыг мөн 100 үзэгчээс асууж хариултыг багцсан байгаа. Эрдэнэ болгоны хариулт оновчгүй байлаа. Туранхай байх ёстой ажил мэргэжлийг нэрлэнэ. Загвар өмсөг. Загвар өмсөгч. За харъя. Загвар өмсөгч туранхай байх ёстой гэж оргил бодож байна. Гэхдээ бидний асуусан 100 үзэгчээс хэдэн ингэж хариулсан бол бэлдсэн харъя. За ингээд тоглоом. Танайх ч одоо ирэхгүй л боллоо да. За танай багийн тоглогч 5 дахь тоглогч оргил хамгийн олон үзэгч хариулсан хариултыг өгч багтаа тоглох эрхийг авчирлаа. Баяр хүргэж байгаа үстэй. Бас л баярлалаа гэжтэй тий. Ерөнхийдөө ингээд холилдох хэрэгтэй байсан юм бол яасан юм бол би тэгж бод эднийх уул юм мэдээд байгаа юм тэгээд яг оновчтой хариултыг өгөхгүй л юм л да. Андууд баг маань. Тэгээд уул нь бол хоорондоо ярилцаад ах шиг нэлээд хоорондоо зөвшөлцөөл ах шиг тий. Тэгээ хүүхдүүд ийм дээр хөөрхөн байдаг. Тийм үү. Нөгөө говь хянган тулцсан дээр цэргүүдийн царай баргаараа байр гэдэг шиг. Тэгэхдээ бас бууж өгөхгүй байгаамаа тий. За жаргалмаа туранхай байх ёстой ажил мэргэжил. Балет чинь. Балет чинь. Байгаа. За туранхай байх ёстой ажил мэргэжлийг бид 100 үзэгчээс асууж хариултыг багцлсан байгаа. Жаргалмаа балет чинь гэж хариуллаа. Гэхдээ 100 үзэгч хэдэн ингэж хариулсан бол харъя. Өөр байна. За ямар ч байсан 3 хариултууд онгорхой байгаа. Танай багт боломж байгаа. За баасан бям. Сансрын нисэгч. Өөр сонсож Бас болно. За сансрын нисэгч туранхай байх ёстой. 100 ч тэгж хариулсан уу? Ер нь нисэгч. Нэг л хэлсэн бол сансрын нисэгч. За сансрын нисэгч гэсэн хариултыг бямд маань өглөө. Гэхдээ 100 үзэгчээс хэдэн ингэж хариулсан бол харъя. Хариулаг байна. За ингээд 2 оновчгүй хариулт өгсөн учраас танай баг ярилцах боломж байна. За Лука туранхай байх ёстой ямар ажил мэргэжил байна? Уран гимнастикч. Уран гимнастикч. За нэг цаагаад яг ингээд нүдэн үлдгэнэл манай Лукаар өөдөөс хараад энэ хурдхан шиг хариултыг харъя. Дэлсэн таръя. Вау! Явчлаа шүү дээ. Туранхай байх ёстой ажил мэргэжлийг нэрлэнэ. Дам. За сакс мөмгийн тамирч уг турхаал байх хэрэгтэй л тоо. Байх ёстой юм уу? Эсвэл тоглосоор байгаад ерөнхий биеинж ингээ байнг барьд юм уу? Гэхдээ саксан бөмбөгийн тамирчин гэж үзэж байна те. За энэ Юу яач? Гүйлтийн тамирч нөгөө марафон гүйлтийн тамирч. За марафон гүйлтийн тамирчин туранхай байх ёстой гэж баасан дам хариуллаа. Харъя. За байхгүй наа. За ингээ тоглоом. Эрдэнэ хоёрын баг шилжлээ. Ялах боломж бас байна. Нэг шилдэг хариултыг өгсөн тохиолдолд танай баг ялагч болно. За ингээд туранхай байх ёстой ажил мэргэжлийг нэрлэнэ үү? Эрдэнэ болгон. Уран гулгагч. Уран гулгагч. Баянбат. Уран гимнастик. Уран гимнастик. За Уран гулгагч. уран гулгагч. Басар. Уран гулгагч. Уран гулгагч. За дахиад Эрдэнэ хоёрт маань маш их хариуцлагатай ирлээ дээ тий. Ер нь ингээд нүдэнд үлдгэнээ давхраад авралын харцаар хараад байх юм байхгүй. Би бас мэдэхгүй байна. Яг одоо 100 үзэгч өгч хариулсныг бас мэдэхгүй байна. Тийм учраас багийн ахлагч гэж яагаад томилдог вэ гэвэл энэ л үед оновчтой хариултыг хэлдгээрээ багийн ахлагч байдаг юм аа. Эрдэнэ хоёраа. Уран гулгагч. Уран гулгагч гэсэн хариултыг авсан байна. Гэхдээ бидний асуусан 100 үзэгчээс уран гулгагч гэж хэдэн хүн хариулсныг дэлгэцэн тарина. За. Хоёр хариулт онгорхой байгаа. Дэлгэцэнд анхаарлаа хандуулна уу? Онгоцны үйлчлэгч. За. Хөтлөгч. За ийм хариултууд байсан байна. За ингээд 5 дахь үед ялагч болсон Жаргалмаагийн багт баяр хүргэе. За ингээд манай нэвтрүүлгийг зорин ирж
Хөгжөөн цэнгийн гэр бүлийн тулаан нэвтрүүлэгт манд багаараа оролцож чамгүй амжилттай оролцсон танаа багт баяр хүргэе. За Баярлалаа. Шоконд орохгүй шүү. Юу баяр тийм. Багийнхантай баяр хүргэе. Ер нь одоо 6 дугаар үед бүгдээрээ хамтдаа шүү. Санаа нэг бол шантрах зүйл юу байх вэ? за санаа нэгдвэл шантрах зүйл юу байх вэ баг маань амжилттай оролцлоо. За ингээд та нарт манай нэвтрүүлэгт дахин оролцох үе таалга маань нээлттэй байгаа шүү. Оролцож хүрэлцэн ирсэнд баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. За ялагч болсон багтай финалийн тоглолтод оролцснаа. За ингээд шавтаргын тоглолтод оролцох. Энэ удаагийн тоглолтод ялагч багийн авхаалт самбаатай 2 оролцогчоо сонгон оролцуулна. Сонгогдсон 2 гишүүд ээлжлэн 5-5 асуултанд хариулна. 2 тоглогчийн авсан онооны нийлбэр 200 оноо хүрэх буюу түүнээс дээш гарснаар 1 сая төгрөгийн эзэн болж ялагч багаар шалгарах юм а. Хөгжөөн цэнгэнд гэр бүлийн тулаан нэвтрүүлгийн маань шавтаргын тоглолт инхүү эхэлж байна. Жаргалмаа баг ахлагчтай баг энэ тоглоомын 5 үед ялагч болсон байгаа. За ингээд 2 ялагч болсон багаас 2 багийн гишүүн ирж шавтаргын тоглолтод оролцоход бэлэн боллоо. Эхний тоглогчоор эдний баг отхон туулыг тавьсан байна. За баяр хүргэе. За бэлэн үү? Билээ. За ингээд би чамаас 5 асуулт асуун. Энэ асуултыг мөн урьдчилан 100 хүнээс асууж хариултыг багцлсан байгаа. 20 секундны хугацаанд маш хурдтай хариулна. Бэлэн үү? Гэхдээ өөрийн сонголт гэхээс илүү хүмүүс юу гэж хариулж магадгүй вэ, болзошгүй вэ гэдэг дээр тулгуурлаж хариулах юм ба шүү дээ, тийм. Тэгвэл магадaltaй өндөр заа. За ингээд эхлэхөө. За ихтэй. Уурлах гэдгийг өөрөөр юу гэж нэрлэдэг вэ? Бухимдах. Гутал өмсөх шаардлагагүй спортын төрлийг нэрлэнэ үү? Балет. Хөгшөрөхөд хүний юу зөөлрдөг вэ? Яс. Шүдэнд хамгийн сайн зүйлийг нэрлэнэ үү? Кальц. Зэрлэг хүмүүсийн ашиглаж байсан зүйлийг нэрлэнэ үү? Цохор. За хариултуудыг авлаа. 5 хариулт өгсөн байгаа. За ингээд дэлгэцэнд хоёулаа анхаарлаа хандуулъя. За 5 хариулт байх ёстой. Би мөн өөрчлөн 100 үзэгчээс асууж хариултыг багтсан байгаа. Уурлах гэдгийг өөрөөр юу гэж нэрлэдэг вэ гэж би танаас асуусан. Та бухимдах гэж хариулсан. Гэхдээ хэдэн үзэгч ингэж хариулсан бол хариултыг харъя. Баяр хүргэе. За гутал өмсөх шаардлагагүй спортын төрлийг нэрлэнэ гэхэд та буруудсан. Балет гэж хариулсан. Гэхдээ 100 үзэгчээс хэдэн үзэгч ингэж хариулсан бол балет гуталгүй байна гэж байхгүй л дээ. Би буруудсан. Сандарсан байна те. Хөгшөрөхөд хүний юу зөөлрдөг вэ гэж би танаас асуусан. Яс шүд гэж хариулсан. Хариултыг харъя. Баяр хүргэе. Шүдэнд хамгийн сайн ямар зүйл байдаг вэ гэж асуухад кальц фтор гэсэн. За харъя. Баяр хүргэе. Зэрлэг хүмүүсийн ашиглаж байсан хэрэгслийг нэрлэнэ үү гэхэд чулуу гэж хариулсан. За энэ бол хамгийн их оноотой хариулт байлаа. За баяр хүргэе. Дайжгүй шүү. За. За шавтаргын тоглолтод оролцохоор Баасан Бям маань тулааны голд ирсэн байна. Би Бямбаас 25 секундэд 5 асуултанд хариултыг авна. Хэрвээ танаа баг нийлээд 200 оноотой бол энэ удаагийн тоглолтны ялагч болж 1 сая төгрөгийн шагналын сантаа гэрийн зүг уцах юм а. За ингээд танаас маш их зүйл шалтгаалж байгааг ойлгож байгаа бах те. За ингээд асуултаа эхлэе. Энэ асуултыг мөн би урьдчилан 100 үзэгчээс асууж хариултыг багтсан байгаа. Билнэ үү? Билээ. За хэрвээ урд нь одоо нэгдүгээр тоглогчийн хариулсан хариулт тойрох юм бол дохио өгнө. Тэгм учраас өөр хариултыг өгөх бас боломжтой байгаа тийм. За ойлгосноо. Дохио өгөх юм бол өөр хариулт хэлэх. Өөр хариулт хэлээд явна тийм. За эхлэе. Уурлах гэдгийг өөрөөр юу гэж нэрлэх вэ? Цохолдох. Гутал өмсөх шаардлагагүй спортын төрөл. Жудо. Сам. Хөгшөрөхөд хүний юу зөөлрдөг вэ? Яс ус. За
Шүдэнд хамгийн сайн зүйлийг нэрлэнэ үү? Цагаат ээ. Зэрлэг хүмүүсийн ашиглаж байсан зүйлийг нэрлэнэ үү? Чулуу. Мод. Зэрлэг за. Хөршгөд юу зөөлрдөг вэ? Нөгөөс. За ерөнхийдөө стажуу хариултуудыг өглөө. Гэхдээ хэдэн оноо цуглуулсныг харцгаая. За ингээд энэ удаагийн тоглолтод манай хоёр тоглогч маань тоглоомын үзүүлбэрээр 200 оноо авсан тохиолдолд 1 сая төгрөгийн эзэн болох юм аа. Тун удахгүй 1 сая төгрөгийн эзэн болох үгүй гэж шийдэх болно. За ингээд эхлэхөө. За эхлэе. Уурлах гэдгийг өөрөөр юу гэж нэрлэдэг вэ гэхэд гэж би асуусан. Цухалдаг гэсэн хариултыг өгсөн. Гэхдээ 100 үзэгчээс хэдэн ингэж хариулсан бол? Гутал өмсөх шаардлагагүй спортын төрлийг нэрлэнэ үү гэхэд жудо гэсэн. Жудо. За 100 үзэгчийн хэдэн жудог хариулсан бол? За байна. За ингээд танд одоо 3 хариулт үлдсэн байна. Одоогоор 2 тоглогч маань нийлбэр 102 оноотой байна. Энэ 3 хариулт гайхамшигыг бүтээж чадах эсхийг тун удахгүй харцгаая. За 3 дахь асуултыг би харъя. Хөгшөрөхөд хүний юу зөөлрдөг вэ гэж би асуусан. Мөгөөрс гэсэн. Гэхдээ 100 үзэгчээс хэдэн ингэж хариулсан бол? Юу гэж бодож байна? 5 үзэгч хариулсан байх шүү. Байна. За ингээд 2 хариулт онгорхоо байна. Одоогоор 107 оноог цуглуулсан байна. 200 оноо хүрэх ёстой. Үлдэгдэл 2 хариулт. Гайхамшигыг бүтээж чадах уу? За харъя. Шүдэнд хамгийн сайн зүйлийг нэрлэнэ үү гэхэд цагаан эдээ ааруул гэж хариулсан тийм. За цагаан эдээ ааруул гэж хэдэн үзэгч хариулсан бол? 70. 80. Байна. Сайн хариулт байна шүү дээ, тийм. За 144 оноо. Ерөнхийдөө бас нэлээд чардаж ишүү явж гин тийм. За зэрлэг хүмүүсийн ашиглаж байсан хэрэгслийг нэрлэнэ үү гэж асуухад мод гэж хариулсан. За хэдэн үзэгч хариулсан бол? 60. Хариулагчаа зовоолгүй шууд 162 оноо 18 үзэгч хариулсан. Бас сайн хариулт байна. Баяр хүргэе. За ингээд энэ шовдрогын тоглолтод хамгийн шилдэг хариултууд юу байсныг одоо танилцуулъя. Уурлах гэдгийг өөрөөр юу гэж нэрлэдэг вэ гэсэн асуултанд хамгийн шилдэг хариулт нь олон үзэгч хариулсан хариулт бол бухимдах гэсэн хариулт байлаа. Гутал өмсөх шаардлагагүй спортын төрөл гэдэг хариултанд асуултанд усах спорт гэсэн хариулт байлаа. Хөгшөрөхөд хүний юу зөөлрдөг вэ гэсэн асуултанд арьс гэсэн хариулт хамгийн олон үзэгчийг хариулсан хариулт байлаа. Шүдэнд хамгийн сайн зүйлийг нэрлэнэ үү гэхэд ааруул гэсэн хариултыг өгсөн байна. Хамгийн шилдэг хариултыг өгч зэрлэг хүмүүсийн ашиглаж байсан хэрэгсэл бол чулуу гэж хамгийн олон үзэгч хариулсан байна. За ингээд ялагч болсон 5 дугаар 5 үе ялсан багийг төлөн гол урьж байна. Баяр хүргэе. Райт камер. За баяр хүргэе. За баяр хүргэе. За баярлалаа. За үнэхээр. За ингээд их үзэгчтэй TV2 телевизээс үзэгч та бүхний амралтыг улам хөгжөөхөөр бэлтгэдэг гэр бүлийн тулаан шоу нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үүгээр өндөрлөж байна. Энэ удаагийн дугаарт жаргалмаа ахлагчтай баг 5 үеийн туршид амжилттай оролцлоо. За ингээд баяр хүргэе. За ингээд сэтгэлдээ уулзсан жаргалмаа. Өдөр тутам цаг бүр ажилтаа байдаг бидний хувьд бас нэг өдөр ч гэсэн ингээд найз нөхдөдтэйгээ хамт олонтойгоо за мөн ийглийнхэнтэйгээ ингээд тоглосон нь үнэхээр сайхан байлаа. Тэгээд шинэ уран бүтээл яг ийглийн уран бүтээлчд ер нь яаж эрчтэй хүчтэй бас байсан шиг та нар бүхнийхээ уран бүтээл өндрөөс өндөр амжилт хүсье. Сонирхолтой нэвтрүүлэг байлаа. Баярлалаа. Баярлалаа. За батка. Ерөөсө хэдийгээр 2 баг болж байгаа юм шиг боловч яг л нэг л угшилтаа нэг л баг юм шиг л санагдлаа л да. Тэгээд өрсөлдөгч баг маань хэдийгээр хожигдоод гараа явцсан ч гэлээ гэсэн бид нар бас нэг угшилтаа нэг хүүхдүүд байсан. Та нар сэтгэлээр унахгүй гэсэн тий унахгүй. Тэгээд бас сонирхолтой шинэ контент телевизийн салбарт нэвтрүүлж байгаа та бүхнийхээ ажил бас амжилт хүсье. Тэгээд сонирхолтой байлаа. Нэг өдрийг ч гэсэн мэдээж өөр сэдвээр ярьж өнгөрөх их сонирн байлаа. За баярлалаа.
За бас гав. Одоо ойрд ер нь их сандарч байгааг байсан юм байна. Тэгээд сайн нэлээд бас их сандарлаа. Тэгээд Тийм үү, ерөөсөө сандарсан юм ажиглагдаг. уг нь их ингээл одоо асуудууд байх шиг байна. Яг тулаад ирэхлээр бас их сандардаг юм байна. Зөв буруу гэж бодхоос илүүтэй нөгөө сандарсаар хагаад хавг цаг авчдаг юм байна. Тэгээд яг амралтын өдрөө нөгөө гэр бүлээрээ суугаад телевизээ асаагаад ингээд үзчих контент бол мондд их цөөхөн байгаа шүү дээ. Яг ийм контент нэгээр нэмэгдэж байгаад бас их баяртай байна. Тэгээд нэвтрүүлгийн хамт олон амжилт хүсье. Маш сайхан нэвтрүүлэг бас эхэлж байгаа байна. Хоёр телевизийн хөгжөөн цэнгээ нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өгөр өндөрлөж байна. Хүрцээрж оролцсон та бүхэндээ баярлалаа. Танаа гэр бүлчсэн манай нэвтрүүлэгт оролцох боломж байгаа гэдгийг хэлье.